Хосцаасаа уурчуг цаатуу цугаа чимгэндөө багтаабасан өхө шатаачгүй эмэртэй бафи Онэрэ нүгөө цаасуу чин явна чин юпин сари цалин чин боссон уу одоо хаантай нормдоо юу гатаю канддоо кататдоо цэмээр яах вэ? Аль чигээр идэхгүй шүү заяа. Угаасаа би сахарны дэглэн байж байгаа би энийг чинь идэхгүй заяа. Мэ. Баярлалаа. Хөшин зав юм уу? Hollywood smile хийх юм байна. Энэ үчлагт тавтаймаар л өглөө өдөр орой минь. За тэгээд энэ удаагийн имчилгээгээр болохоор оны эхний их цэвэрлэгийг хийх гэж байна. Их цэвэрлэгийг би юу яасан? Сая хөвсгөл 7 хоног явсан. Тэгээд тэр бичлэг ер нь бол орохгүй. Тэгээд ер нь тэр бичлэг бол орохгүй. Тэгээд ер нь бол угаасаа би нэг дүрснүүд аваагүй зүгээр л би хөдөө яваад тэгээд яг нэг тийм ирж очих явдлынх нь яг хугацаа нь баг 3 хоног моног байсан. Тэгээ очиод нэг 4 хоног тэг ирсэн баха. Тиймээс болохоор та нар хэрвээ үзхийг хүсвэл ингээд тэг ингээ аль нэг дээр гарч байгаа миний инстаграмын хаяг руу ороод нэг 3 рeel байгаа. Тэр реелийг ингээ сонирхож үзэж болно шүү. За тэгээд хөвсгөл явахаас өмнө би ер нь бол угаадах хийгээгүй ингээ гэрээ цэвэрлээгүй зүгээр шууд ингээд ирснийхээ дараа тэр цэвэрлэгээ хий гэж одоо орхисон байгаа байхгүй. Хэмжлэхэн даавнуудыг гуглаануудын дэвсгэр даавнууд аваад тэгээ яг угаая гэж бодож байна. Тэгээ өөрийнхөө бүх хувцснуудыг буудан лугаа авчирч агаад тэгээд яг өмсгүү гэж ангилаад тэгээ өмсгүүгээ зүгээр л ингээд хаяа гэж бодож байна. Ингээд өмсгүүд л яг ингээд нэг хувцастай ингээд өмсөөлөдөг хүмүүс байдаг шүү дээ. Яг ингээд би тийм төрлийн хүн болохоор ингээд нэг өмнөх хувцас хаяхгүй болохоор шинэ хувцас авъя гэж бодохгүй ингээ хувцсны эргэлтэнд орохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр хийе гэж бодож байна. Тэгээд бас та нарт өөрийнхөө хэрэгжилж байгаа тэр гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч гэжтэй зүгээр л би маш энгийн зүгээр л зах дээрээс ингээд тэ одоо тосдоо тэ юу гэдэг крем шууд аваад хэрэгэлдэг нэг тийм яг би энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд 3 сарын дараа ийм үр дүн гарлаа гэсэн тиймэрхүү юмнууд байхгүй. Миний арьсны асуудал яаж шийдэгдэж байгаа вэ гэхлээр яг миний амьдралын хэм маягтай ер нь холбоотой байгаа. Тэгээд миний арьсны асуудал угаасаа л ер нь бол гормоны тэнцвэргүй байдлаас болоод ингээд баланс нь алдагдаад тэгээд ингээд хуурай арьс маань эмзэг арьс болсон байхгүй юу? Тийм болохоор нэг угаасаа би анханасаа эмзэг батхтай тийм арьстай байгаагүй угаасаа хуурай арьстай байсан. Тэгэхээр ер нь энэ бүхний тэг ингээд арьс маань ингээд тэг буцаад зүгээр хэвэн болж байгаа. Ингээ батга маань багаар гайгүй болж байгаа маань ямар нэгэн бүтээгдэхүүний яг ач тус гэж би бол бодохгүй байгаа. Угаасаа тийм бүтээгдэхүүнч би хэрэглэхгүй байгаа. Өдөр тэгж бичлэг хийгээд тэгээд тэрнээс хойш ер нь бол хувцас аваасаа хийвэрэлээ би орд ирнийхээ даавнуудыг бүгдийн юу салгаж угаагаад тэг ямар ч хатагчин дээрээ тавьсан. Манайх нэг л хатагчтай болохоор өөрийнхөө хувцсуудыг угаагаад бүгдийн ихэд тавьчлаа. Тэгээ маргааш энэ юунуудаа аваад хатагчин дээрээс аваад өөрийнхөө хувцснуудыг дэлгэж тавья да. Тэгээд миний шүд өвдөөд ахээ. Ингээ өмнөх бичлэг дээр ингээд танад ярьсан шүү дээ. Ингээд богч ажиллажсэн чинь ингээд яг ломбон ороод ирсэн ингээд тэр бох үнхээр наалдам хайж бох бишлээсэн л да. Тэгээд яг тухайн үед миний яг бодож исэн зүйл нь за зүгээр энэ ломбных нь хуцаал болцсон байлгүй дээ л гэж бодсон юм.
Тэгээд би сая хөвсгөл яваад тэгээ эрдэн чихэрч биш. Би юм цагаан тос идэв штэ юм хүлдөө. Гэтэ би тэрийг амар бас тиймч амар бас ингээд чанга манга идэг үү заяо. Цагаан тос эзэн чинь миний энэ хавцааны шүд дээдлийн шүдний манд лом бас ороод ирсэн заяо. Яа би бүр ингээд өөзөө нэг өмнө нь шууд нөгөө богч ажиллаж байгаа тэгээд ломб ороод ирсэн болохоор тэн дээр л би их амар гайхаагүй зэ. За ингээд ломб нь ороод ирлээ дээл гэж бодсон. Тэр ломб хийлгсэн шүд маань одоо өвдөд байгаа байхгүй юу? Тийм болохоор тэрийг очиж би ингээд асуумаар юм. Тэгвэл ингээд байнга юм зовиртой юм лухшилттай өвдөд ангууд амар хэцүү байгаад байна. Тэгээ ер нь бүхэнд хэлэхэд тэгэл шүдээ хайрлаарэ. Ер нь баг магадаа бол шүдний асуудал байсан юм а. Тэр нь болохоор ингээд манай аав ээж хоёр яачцсан юу. Ингээд бүр ингээд чихэр идэх болгонд дараа нь ингээд яг хар цагаар юм уу тэг ингээд амаа зайл гэдгээс ахгүй юу. Тэгээд сургацсан. Тэгэл яхад том болол 9 10 дугаар ангид ороод нэг цагаан сараар л миний шүд тэгээд тэр аяараа будаа болсон заяо. Тэгээд нэг тийм яг хүн харахад бол ингээд яг зүгээр харагдангуут яг ингээд цаана юу болж байгааг та нар бас мэдгүй шүү дээ. Тийм болохоор ямар ч байсан би эмчтэй үзүүлээд тэгээд нэг дээрийн унсан ломбоо шалгуулсан чинь антибиотик ямар ч байсан бичиж өгсөн байгаа. Тэгээд антибиотика уугаад тэгээ хэрвээ ингээд жижигхэн ингээд тулж молоод байх юм бол бас хүндүрт болчдаг гэж шалгаж өгсөн. Нэг давтаа үзүүлж байгаа ингээд дахиад үзүүлж байгаа болохоор нэг бүртгэлтэй болохоор 20% хөнгөлөлттэй үзэж гин. Шүдээ үзүүлсэн байгаа. Тэгээд эмчилгээ хийлгсэн. Нэг ломб маань ер нь бол бүр дээр унтсан байсан. Яг хизээ унсан юмсаа мэдэхгүй. Нэг нь болохоор сая хөвцөлтэй байж хад унтсан. Тэгээд хоёр ломбоо нөхүүлээд тэгээд нөгөө 24-нд хийлгсэн ломбоо юу яагаад шалгуулад тэгээд тэн дээр болохоор ингээд антибиотик бичиж өгөөд тэгээд 7 хоног уухаар бичсэн байхаар нь ингээд 5 хоногийнхыг л авлаа. Яг үндэ 5 хоног зүгээр болчихгүй гэдэг тэгээ хэрвээ яг зүгээр болохгүй хам бол дахиад 2 өдөр хинэмж авах гэж бодлоо. Тэгээд одоо болохоор хоол хийж идцгээе. Тэгээд би юу хийж идмээр санагдаад спагетти хийж идмээр санагдаад тэгээд гомингийн авчлаа. Тэгээ энэ антибиотикийг болохоор 12 цагийн зайтай уусан. Тэгэхээр орой 7-оос уугаад тэгээ маргааш өглөө 7-оос уугаад тэгээд яг хөршлүүлт явъя гэж бодлоо. Би 7 цагаас ийм авах гэдэг байхгүй юу? Тийм болохоор одоо өглөөний цай уугаад би өчтөр ингээд нэг суу гаргаад тавьсан. Энэ сууг цай чанжуунда гэтээ тэгээд бас ингээд өрөм гаргаад тавьсан баха. Шүн 3:30 моч гэж сэрээд тэгээд зэрвэгтэй сэрчээд буцаж унтсан. Мэдгүй зүгээр л нүд нийгээд тэгжсэн ингээд би зүудлээд байгаа хгүй ингээд 1 сар бол уучлалын сар маа гэж зүуд. Суу өөрөлж тавах уу? Би сая суу ууцсан тэгээд энэ сүү өрөм хоёр үнэхээр их туслагтай учраас би яг ингээд нэг л зүсэм талах идэж чадах юм шиг байна. Тийм болохоор энийг л идэ та. Энэ бүр талхнаасаа зузаан. Зэрэг одоо над руу арай залгаагүй л байна. 8 минут өнгөрч байна. Гарч ирээ гэсэн цагаас нь. Тэгээд дээр бит хоёр нэг 13 минут дээр жоохон маргасан шүү дээ. Тэр гараг орсон баха. Тэгээд би ингэж жоохон нүрэ бодоод ажлын сүүлийн өдөр гээд нүрээ янталчихсан чи хордлолтаа гэж залгаж болоо. Тэгээ би бүр ингэ болчих.
Тэгэхээр бүгдөө өмдөндөө орцгоо. Манай нэг сурагчид авахгүй байгаа болохоор цайны газар нийгээгүй. Тэгээд хэрвээ нөө цайны газар нээлттэйсэн бол би пэйжийн юу ашиглаад тэгээд нөө юугаа яах чинь хоолоо халааж идмээр исэн. Тэгээд халах боломжгүй учраас би сүүг орохгүй явж байна. Та нар гэхдээ нэг тийгдгүү. Би ингээд одоо CEO ч юм уу, GS ч юм уу гэтээ ер нь ямар ч ингэ байгууллага дэлгүүр ч юм уу ингээд орохоор ингээд юм авахгүй бол тийм болохгүй юм санагдаад одоо жишээлбэл ингээд надад юм авах шаардлага байхгүй заяа би ингээ хоолоо халгаад идэл болоо заяа. Гэтэл би ингээ хоолоо халаж байгаа учраас ингээд тэг энэ байгууллагаас ямар нэгэн тэг үйлчлэг авахгүй бол ингээ болохгүй гэж бодоод тэгээ одоо би нэг цай авч удаа юм уу л гэж бодож байна. Ер нь та нарт тэг санагддаггүй надад тэг санагдаад байхгүй юу? Зя өнөөдөр дөрөвдүгээр өдөр тэгээд дөрөвдүгээр өдөр болохоор нөгөө байгууллагын яг ингээд хамтдаа тоглодог цаг байдаг байхгүй. Тэгээд би тэд сая 230 минутын турш хамтдаа тоглоод тэгээд манайхаа юу нэг хацгаасан байна. Тэгээд бүгдөө би бүр 2 цаг хагас ингээд тасралгүй ингээд гүүгээл хөлс мэсээ гаргаад 7 хоногт нэг олдож байгаа те ингээд би хөдлөх цаг болохоор ингээд айгу итгэвчтэй өнгөрүүлэх хичээд юм аа зөвөр ингээ хоосон ч гэсэн гүүж мүгээл. Одоо болохоор би ихтэй амар ядарсан байна зөв. Гэтэ би яг хуу саксч болволч хойлны сайн тоглодоггүй. Штатнаас шидээд тэгээд 10 шидээ заяа. Тэг хит оруулах нь. Би за эхлээд заяа яг ингээ та нар бичлэгээ зогсоож байгаа наваа хит оруулна гэж бодож जैन зүгээр ингээ бодцгоо. За би сайн тоглодоггүй гэдэг хэлчихлээ шүү дээ. Зүгээр ингээд сонирхолтой байх гэж бодоод энэ жиглийг хийж байгаа заяа. За намайг хит оруулна гэж бодож байна. За би өөрийгөө болохоор ямарсан 10-т 4 оруулна гэж бодож байна заяа. 4 ямарч байсан. За тэгээ харцгаая. Яа. Хамгийн сайн ингээд би дасгал хийгээл ингээл хөлсөө гаргаалах юм бол улам ингээ гаргаал идэг заяа. Ерөөсөө юм хүн чинь ингээ яг юм ядраад ингээд нэг тийм ирж хүчин ундаг да би болохоор ингээ улам ингээ дээшлэдэд заяа. Сонирхолтой бааз. Тэгээд бүр ингээ энэ ирчээрээ ингээ яваал ямар санагдаад ерөөсөө тэгж унтардаггүй гэх юм улам ингээ асаад байдаг. За тэгэхээр дөрөв шийдцгээе. Тебе я Сандра. Бомбо хүртэл ичиж байна. Араас огт оруулахгүй гэж бичсэн байна.
би нэг гэр бүлийн цуврал үзээд амар сонирхолтой байгаа. Тэгээ богинохон тэгээд яг амар хөнгөн болохоор зүгээр л тархиа унтраад үзэж байгаа. Нэг антитгой болоосон байна. Яагаад чим дог гэдмээр санагдчихлаа. Миний хоолны тий миний хотод яг дог л хүсэж тах шиг байна. Тэгээд дог авахын тулд ингээд нөгөө нэг Мандухагийн 250-тай би эсвэл гөөтөө орж болох юм байна шүү дээ. Би болохоор ингээд 8 ороод тэгээд тэндээс авна гэж бодсон байхгүй юу. За тэгэхээр бүгдөө гарч дог аваад тэгээд эзний дараа яг үндэ миний хүсчихсэн зүйл дог биш чийсэн байж магадгүй заяа. Гэрээсээ бүтэн сайн ирсэн өнөөдөр чинь 4 дахь өдөр гэдэг чинь тэгээд тэрнээс хойш тэгсэн ер нь би нэг 3 хоног сахар хэрэглэхгүй байгаа. Тэгээд ер нь хавь ойрхонтой бас нэг амар зарлахгүй байгаа. Тэгээд тэрнээс болж байгаа хаа ингээд яг зүгээр юм сахар яг ингээд төсөөд иж магадгүй. За ямар ч гэсэн миний нөхцөл байдал юм байна да. Тэгэхээр шууд цаам цомсоод ингээд энэ болохоор ингээд зоолооч надад бэлгэлсэн байхгүй юу? Энэ болохоор ингээд ээж намайг авч өмс гэсэн байхгүй юу? Тийм болохоор ингээд ер нь бол яг юм миний сонголтууд биш шүү заяа. Яа! Харагддаг. Яа! Өнөөдөр ингээд 3 цаг заалан тоглосны дараа ингээд хөлөө өргөж чадахгүй хэмжээний ингээд ядралттай байна. Миний болчингууд. За ингээд энэ харагдаж байгаа ингээд өмд болохоор ингээд бас миний сонголт биш ээж надад ингээд өмс гээд гэртээ өмс гээд өгсөн байгаа. Зүгээр ингээд харсан чинь ингээд тийм харагдахгүй. Муухай биш л дээ зүгээр л ингээд хөвгчлээ ингээд ховцлсон, хатсан гэх юм уу. Энэ хөвсөж байгаа зүйлсийн төлөө бүгдээрээ гарцгаая. Би уул нь ингээд гарч ирээд нэг юм ярина гэж бодчихсон байхгүй юу? Гэтэ яг юу ярих гэсэн мартчихлоо. Тэгээд ер нь бол миний сарын тэмдэг ер нь л ирэхгүй л дээ. Зүгээр л нэг тийм ягаад ч юм та нар болохоор ингэ нэг тийм зүгээр л мөчлөг нь яг ингэ таарж байгаа болохоор хоолны дуршлан нэгсээд тэгээд идэх гээд байгаа юм болоо гэж бодож магадгүй гэж бод. Юу ч тайлбарлаад байгаа юм те. Тийм юм банаха би дог аваад ирлээ. Ее. Баг зэрэгч гэсэн гадаа цас орсон байна. Би сая гэрээсээ гараад уцгүй гарч ирснээ саналаа. Өнөөдөр сэтгэлээ 7 хоногийн энэ турш цэндээ тойр нэг яцгаан челленж явуулж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь юунууд нь бол амархан. Өдөр алган жингээ үзэн, тэгээд өдөр алган сахар хэрэглэхгүй. Тэгээд өдөр алган нүрээ будаад хөрхөн өөртөө л ингээ хөрхөн хувцлаад тэгээд нэг 7 өдрийг өнгөрүүлэх байгаа. Ингээд манайхан юу яагаад энэ ариутгалтай гээд тэгээд
ширээнүүдээ тэгээд бүтээсэн байна. Зориг намайг ирж аавна гэсэн тийм болохоор зоригийг бүгдөө хүлээцгээе. онд 7 хоног ч юм уу шувууны суурин руу ямар байгаа. Тэгээд 100 хичээл амарсны дараа ч юм уу эсвэл яг намар гэхээр амжихгүй хаа яг 8 сард хичээл орчих болохоор яг хичээл амарсны дараа л явъя гэж бодож байна. Тэгээд би 26 онд жолооны курс суугаад жолооч болон муурхаа. Тэгээд би энэ жилээс YouTube-ээс мөнгө олж эхлэмээр байгаа. Тэгээд би ер нь л амар амбицгүй хүн л дээ. Тэгээд яг тэгээд би бас тулцсан тийм гавл хүн биш л дээ. Тэгтэл яг зүгээр л оролцож үзмээр байгаа. Миний дараагийн маш томор угаалгасан зураг бол тийм ээ мөнгөний зураг байна. За та нарт яг энэ зургийг хараад юу мэдрэгдэж байна? Яг л би тэр мэдрэгдэж байгаа мэдрэмжрэг тийм баймар байгаа хгүй юу. За. За, одоо ер нь миний яг сууж ирж байгаа юм болохоор ажлын тайлан байгаа. Тэгээд 2 дахь өдөр тайлан хамгаална. Тэгээд тэрний дараа л яг юм. За, одоо яг хүүхдүүд дээрээ явах лээ. Дараа 2 дугаар улирал эхлэхээр ямар хичээлүүд заах лээ, ямар төлөвлөгөөтэй байх лээ. 2026-аас 27 оны хичээлийн жилийн явах лээ гэдэг тэдгээр зүйлсүүдийг авч хэлэлцэн. Тэгээд одоо яг зүгээр л ажлын тайлан бодогдож ин тэрийг л хийх байна.